Монгол Ардын намын шинжлэлийн хорооны гишүүд өнөөдөр Төв банкны ерөнхийлөгч Зол Жаргалд шаардлага хүргүүллээ. Монгол улсад нүүрлээд байгаа эдийн засгийн хүндрэлийг зогсооход Монгол банкны ерөнхийлөгч яаралтай арга хэмжээ авч ажиллах ёстой гэдгийг түүнээс шаардсан байна. Монгол Ардын намын шинжлэлийн хорооныхон өнөөдөр Монгол банкны ерөнхийлөгч Зол Жаргалтай уулзаж Монгол улсын нийгэм эдийн засгийн байдал хүндэрсэн, төлбөрийн тэнцэл алдагдсан, санхүүгийн хямрал бий болсон талаар мэдээлэл гаргаж шаардлага тавихаар цаг тавилжээ. Гэсэн ч Монгол банкны ерөнхийлөгч олон улсын валютын сангийн хуралтай холбоотой бэлтгэл ажилтдаг гэсэн шалтгаанаар өөрөө биечлэн уулзах боломжгүй гэдгийг хэлээд тамгын газрын дарга уулзуулсан байна. Монгол улсын иргэдийн өмнө Монголын мөнгөний бодлого, хямралт байдлын талаар нээлттэй ярилцлага явуулъя гэсэн саналыг тамгын газрын даргад нь албан ёсоор тавиад уулзалтыг 15 хоногийн дотор зохион байгуулахаар болсон байна. Зол Жаргалтай уулзаж Монгол улсын нийгэм эдийн засгийн байдал, төлбөрийн тэнцвэр алдагдсан асуудал, санхүүгийн хямрал бий болж байгаа. Үүнээсээ дамжуулаад валютын ханш хөөрөгдсөн. За мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн өсөж, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт оройтж байгаа. Иргэдийн амьдрал ядуурж байгаа. Бэлэн мөнгөний хомсдол бий болж байгаа. Цаашлах юм бол иргэдийн худалдаа авах чадвар буурж байгаа холбоотой мэдээлэл хүргэхээр ингээд албан ёсны цаг авсан. За өнөөдөр 15 цагаас уулзахаар туслагатай холбогдож цаг авсан боловч одоо олон улсын валютын сангийн хуралтай холбоотой бэлтгэл ажилтаа өөрөө бичлэн уулзах боломжгүй гэдгийг албан ёсоор хэлж тамгын газрын дарга бидэртээ уулзууллаа. Монгол Ардын намын шинжлэлийн хороо 6 зүйл бүхий шаардлага Төв банкны ерөнхийлөгчөд хүргүүлсэн байна. Үн тогтворжуулах хөтөлбөрт ямар аж ахуй нэгж хамрагдаж, ямар үр дүнд хүрсэн бэ? Swap-аар болон гадны харилцагч байгууллагуудаас арилжааны хэлбэрээр хэдий хэрэг хэмжээний зээл ямар нөхцөлтэйгээр авсан, түүнийгээ хэнд ямар хэлбэрээр олгосон, үр дүн нь ямар байгаа талаар 3-4 сарын дараа валютын ханш хэдэнд өрөх болох вэ? Үнийг албан ёсны тооцоо судалгаатаагаар иргэддээ мэдээлэх зэрэг мэдээллүүдийг олон нийтэд ил болгож цаашаад хямралын эсрэг ямар арга хэмжээ авах гэж байгаач мөн нээлттэй болгох шаардлагатай гэж Монгол Ардын намын шинжлэлийн хорооныхон үзэж байна. За улсын хурлын төсвийн болон эдийн засгийн байнгын ороод хамтарч хуралдаа засгийн газрыг Азийн хөгжлийн банктай хэлэлцээр хийхийг дэмжсэн санал дүгнэлт гаргалаа. Энэхүү зээл нь 25 жилийн хугацаатай эхний 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлд жилийн 2% хүүтэй зээл юм а. Харин энэ зээлийг авснаар 58.3 гэсэн үрийн таас нэмэгдэхгүй гэж засгийн газраас хэлж байгаа. Гэтэл өмнөх сангийн сайд нь үрийн таас хэтэрнэ гэж үзэж байна. Энэхүү зээлийн хөрөнгөөр хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх болон Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах гэсэн хоёр төслийг санхүүжүүлэх юм байна. Энэ хоёр төсөл нь нийлбэр дүнгээр 43 сая доллар болж байгааг ажлын хэсэг танилцуулж байна. Гэрээ хэлэлцээр байгуулах асуудал 2014 оны 8 дугаар сард яригдж байсан. Энэ зээлийг авснаар өрийн таз нэмэгдэхгүй гэж ажлын хэсэг хариулж байгаа бол гишүүдийн зарим нь өөр мэдээлэлтэй байсан юм а. Энэ хоёр зээлийг авснаар 58.3 чинь хөдлөнөө. Энийг л өнөөдөр бүгдээрээ нэг однозначно ойлгох хэрэгтэй. 58.3 чинь яг нарийн тооцох юм бол зөвхөн дотоод их усвэраас татах их усвэрээр тооцоод гаргацсан тоо байгаа. Тийм учраас байнгын хороо, хоёр байнгын хороо нэг анхааралтай аваарай. Энэ үл гарцаагүй хөдлөнө. 58.3-аар хэдийгээр өнөөдөр батлагдсан ч гэсэн энээс цааш зайлшгүй зээл авах нэ, өрийн таз нэмэгдэх нэ гэдгийг одоо Ардын намынхан маш сайн ойлгож авсан байхаа гэж ингэж бодож байгаа. Ингэхгүйгээр ажил явахгүй нэ гэдэг нь бол сая тодорхой харуулж байна. Энийг маш сайн ойлгосон байхаа гэж ингэж бодож байна. Энэ цаашдаа өрийн менежментийн хууль гэх мэтийн энэ гол хуулиуд дээр одоо саад дотгор тавихгүй байхыг хичээгээрэй гэж ингэж хэлье гэж ингэж. Хонцын гэхэд хэтэрхий хонцтой байгаа юм биш үү? 58.3% чинь нэмэгдүүлэх шийдвэрийг дахиад Монгол Ардын нам энэ ундаа гаргахгүй за гардагтаа хүрдэм болвол тэр баг хурлаас өдөртөх зөвлөлд өгсөн эрхийг эдлэх талаар асуудал бид тавина. Ямар ч өрийн хэмжээг 58.3%-аас хэтрүүлж болохгүй гэж улсын хурал хуульчлан баталсан. Тэгвэл Азийн хөгжлийн банкны энэхүү зээлийг авснаар өр нэмэгдэхгүй гэдэг дээр мэдээллүүд эрсдэс зөрүүтэй байдлаар яригдж байна. Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл 2015-аас 2019 оны хооронд хэрэгжин. Азийн хөгжлийн банкны 18 сая долларын зээлээр үүнийг санхүүжүүлэх гэж байгаа юм а. Мөн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд сургалтын бааз тоног төхөөрөмжийг сайжруулах зорилгоор дээрх банкнаас 25 сая долларын зээл авч төсөл хэрэгжүүлэхээр гэрээ хэлцлүүд хийгдэж байна. Эцсийн шийдвэрийг энэ 7 хоногт улсын хурлын чуулганы хуралдаанаар гаргах юм а.
Жолоочдороо Вьетнам авто засварын газар чанартай үйлчилгээ гэж дүгнэдэг. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа олон тооны засварын газруудыг харахад тэдний эрэлт ямар байгааг харах нь ойлгомжтой. За одоогоор албан ёсны зөвшөөрөлтөй үйл ажиллагаа явуулдаг Вьетнам 50 гаруй авто засварын газар байна. Өдрийн цагаар хаалхан цоочтой байх эдгээр Вьетнам авто засварын газрууд шөндөө үйлчлүүлэгчдийн машиныг засаж ажлаа амжуулдаг байна. Мэргэжлийн элтийн ерөнхий газраас машин засварын газруудад хөдөлмөр хамгаалал аюулгүй байдал, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудлаар хэн шалгалт хийхээр явах үед дийлэнх нь цоочтойсэн. Харин ганц нэг ажилтнтай засварын газрын байгаа байдал нь энэ. Уг нь энд машин буудах тусгай камер багаж хэрэгслэр хангагдсан байх ёстой гэлээ. Тэгэхэд энд одоо өнөөдрийн байдлаар энэ байгаа газарт бол ямар ч тийм байхгүй. Зөвхөн л одоо ийм гаражийн зориулттай барилга боломж дотор одоо бүх юм ээлцээд байгаа юм нөхцөлд хийгдэж байна. Вьетнам Монголгүй ер нь ийм нөхцөл байдалтай байхгүй тий. Монголоор нь би яг орж үзээгүй шүү дээ. Одоо л яг Вьетнам засвар бол нэг ерөнхийдөө нэг ийм л дүр төрхтэй байгаа. Цөөн хэдэн минут дотор нь ороход будаг химийн бодисны хурц үнэрт өдөржин ажиллах ёстой. Ийм дүр зураг Вьетнам гэлтгүүд дийлэнх засварын газарт давтагдсан. Нөгөө талаас шаардлагатай багаж хэрэгслэр хангагдсан орчинд үйл ажиллагаа явуулах нь хэрэглэгч чанартай засварын үйлчилгээ авах үндэс гэж байгаамаа. Бид явсаар зохиох шаардлага стандартыг хангасан гэх үнэлгээ авсан иргэний засварын газарт очлоо. Энэ бол машиныг чанартай бодхон зэрэгцээ ажилчид нь ч аюулгүй орчинд ажиллаж байгаа жишээ. Монгол засварын газар, Вьетнам авто засварын газар ялгаа нь юунд байд юм бэ? Ялгаа гэх юм бол яг адилхан. Уг нь бол энэ юун дээр ялгаатай байдэн гэхээр хэрвээ бид нар өөрсдөө солонгос очоод ажиллаж байгаа бол бид нар цаг бариад ажлын цагаа бариад ажиллаж чаддаг тийм үү, илүү ажлын бүтээн сайн гардаг. Гэтэл Монголд байгаа хүмүүс болохоор ажилчид яг ажлын цагаа барьж чаддгүй. Тэр ажлын цагтаа үр бүтээлтэй байж чаддгүй. Тэр нь хамгийн том дутагдал нь байдаг. Тэрнээс Монгол залуучууд бол хийж чадахгүй гэж байхгүй. Тэгэхээр Монгол засварын газар чанартай үйлчилгээ үзүүлж чадна. Гэхдээ ачааллаас хэтэрсэн захиалга авчгаад цагаа барьж ажилтдаг нь тэдний дутагдал. Иймээс ч жолооч нар Монгол биш Вьетнам засварыг сонгох шалтгаан болдог гэлээ. Цаашид энэ байгаа олон засварын газар ажлаа сайн гүйцэтгэж хэрэглэгчийн итгэлийг олцоход нийгэмд байгаа олон сөрөг үр дагавар жамаараа зөв голдролд орно гэсэн итгэлтэй байдгаач тэрээр хэлсэн. За өнөөдрийн байдлаар манай улсад гадаадын 118 орны 22 мянган гаруй иргэн албан болон хувийн хэрэгээр төр амьдарч байна. Тодорхойлбол бүгд найрамдах Хятад ард улсын 7248 иргэн, Орос улбаны улсын 2681, бүгд найрамдах Солонгос улсын 2371, Америк нэгдсэн улсын 2100 иргэн, харин бүгд найрамдах Социалист Вьетнам улсын 649 иргэн байна. Өнгөрсөн онд дээрх иргэдээс 2000 гаруйг нь албадан гаргасан байна. Эдгээрийг манай улсад оршин суух зөвшөөрлийн хугацаанд дууссан түр ирэх үез за мөн бүртгэлийн журмыг удаа дараа зөрчсөн. Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн зэрэгт буруутхан нутаг буцаажээ. Хугацаа хэтрүүлдэг те оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлдэг эрсэн зорилгоос одоо өөр үйл ажиллагаа явуулдаг те эрх хөхий байгууллагын зөвшөөрлөөр хөдөлмөр эрхэлдэг гэх мэтчлэн энийг гаргадаг нийтлэг алдаанууд нь бол эдгээр алдаануудыг хөвчлэн зөвшөөрлүүдийг гаргадаг. Өнгөрсөн 1-р сард иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас Вьетнам засварын газруудад шалгалт явуулсан байна. Шалгалтаар визтэй холбоотой 3-аас 4 зөрчил илэрчээ. За манад байгаа бүгд найрамдах социалист Вьетнам улсын иргэдийн ихэнх нь хуваарай хөдөлмөр эрхэлдэг юм байна. Нэг хөдөлмөр эрхэлдэг иргэд байгаа. Яг Вьетнам засвар. Тийм. Яг ер нь бол яг ээч англи. Яг энэ дотор бас нэг яг нөгөө авто засварын газар ажилтдаг тийм иргэд байгаа мөн одоо нийтийн хоолны салбарт ч гэдэг юм уу тийм иймэрхүү англи. Ер нь хөвчлэн л яг авто засварын газарт ажилтдаг. Он гарсаар бол яг тус улс нийтний 3 ирнийг албадан гаргаад байна. Энэ жил засгийн газрын улсдаа нийт 30 мянган гадаад иргэнийг ажилуулахаар тогтсон. Тухайлбал Хятад улсаас ойролцоогоор 26 мянган гаруй ажиллах хүчин оруулж ирнэ. Мөн засгийн газрын квоттой 20 мянган гаруй иргэнийг Солонгос улсаас авчирж ажилуулахаар албаных нь төлөвлөж байгаа юм а. За өнөөдөр хорт тавдрын эсрэг тэмцэх дэлхийн нийтийн өдөр юм. За хорт тавдартай хүн хагалгааны үед болоод химийн эмчилгээ, туяаны эмчилгээний үед цус элбэг шаардлагатай байдаг байна. Хорт тавдрын эсрэг тэмцэх энэ өдөр цус элбэг судлалын үндэсний төвөөс цусаа хандуулахыг уриаллаа. Тэгэхээр манай улсад өдөртөө 100 донор цусаа өгж явах юм бол манай улсын эмнэлгүүд бол цусны хангалттай нөөцтэй байх ийм хэмжээнд хүрдэг юм байна. Өнөөдөр бол дэлхийн одоо хорт тавдартай тэмцэх өдөр. Тэгээд ер нь бол манай одоо жилд доноруудын тоо маань бол харьцангуй шинэ доноруудын тоо өсөн нэмэгдсэн байгаа.
Анхудаа цусаа өгөх бол асуумж бүглэн бүртгүүлж цусны бүлгээ тодорхойлуулан цус багталтын түвшнээ тогтоолгоно. Ингээд эмчтэй уулзаж эмч даралт үзэн хэдий хэмжээний цус өгч болохыг зааж өгдөг байна. Тэгэхээр би дөнгөж сая цусаа өглөө. За анх удаага цусаа өгч байгаа учраас хамгийн бага хэмжээгээр бас надаас цусаа авч байна. Гэхдээ ер нь бол миний энэ одоо өгч байгаа цус хин гэдэг хүний хичнээн хүний амь насыг аварч аз жаргал амьдрал дэлгэхийг би мэдгүй. Ер нь бол нэг удаа ингээд цусаа өгсөн байхад 3 хүний амийг одоо аварсан хэрэг болно гэдгийг бас цус хэлбэлт судлалын үндэсний төвөөхөн бас надад хэлжсэн. Одоо 72 оноос хойш өгсөн. Тэгээд хүндэт донорхоод 18 литр цус өгөөд тэгээд хүндэт донор болсон. Анх хүүхдээ нөгөө эмнэлэг твтэд ийсний дараа л донор хэрэгтэй, цус хэрэгтэй юм байна гэдэл. Тэгээд энэ донорын твтэр хийж хамтдаа. Тэгээд Монгол улс бол өөрөө нөгөө цусны одоо хэрэгцээ шаардлагыг бол яг байнгын хэрэгцээ шаардлага бол эрэлт хэрэгцээ бол маш их байдаг. Дэлхийн одоо тэр эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар гаргасан тэр статус тов баримтаар бол дэлхийн дундчаас бол доогоор байдаг те. Тэгэхээр энд одоо арт иргэд ялангуяа залуучууд бид нар өөрийнхөө боломжоор цаг заваараа ирээд сайхан сэтгэл гаргаад тэгээд цусаа өгөл бас их буянтай ажиллаж идэл гэж хэлмээр байна да. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас аливаа улсын нийт хүн амын 3% нь цусны донорын хөдөлгөөнд хамрагдвал шаардлагатай хэрэгцээг хангана гэж үздэг юм а. Манай улсын хувьд цусаа өгөх хүмүүсийн тоо нэмэгдэж байгаач хүн амын 1.7% л хүрдэг гэсэн судалгаа байдаг юм. Миний таны өгсөн цусыг хэн зориулсныг мэдгүйч хинэгний амийг аврах болно гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Туулгалын сав газрыг өндөржүүлсэн хамгаалтанд авчина. Энэ тухай үзэгч та бүхэнд тун удахгүй дэлгэрүүлэн үзүүлнэ.